За таны нөгөө цахим хуудсан дээр Fantastic Production-аас гараад тусдаа уран бүтээл хийсэн, алдар уурандаа уран бүтээл хийжээ гэх мэдээлэлд яваадсан. Энэ нь тэр мэдээж ойлгомжтой тэр чинь ямар одоо ингээд бас нэг хүмүүс бас нэг яг энийг ингээд бодох хэрэгтэй. Эн чинь заавалжгүй production-тайгаа хэрэлдэж гэдэг ч юм уу, найз нөхдөйгөө хэрэлдээд эсвэл одоо ямар нэгэн юмнаас болж ингээд манайхан өөрөө өөрсдийнхээ өнцгөөс ингээд айгүй их ингээд одоо санаа бодол дэвшүүлээд байгаа л да. Энд чинь хуваараа уран бүтээл хийн гэдэг чинь цаагаараа юу хийж байгаа гэхээр зөвхөн одоо өөр компани одоо продюсерүүд те эднэртэй чинь бас мэдээж болж манай одоо хууль ямар болсон бэлээ те заавалжгүй компаниас харьцсан те тийм болохоор заавалжгүй компани хийх одоо байгуулах хэрэгтэй болж таарж байгаа те. Дээрээс нь бас эн чинь хувь хүний бас үзэл бодол санаа биш те. Тийм үү? Тэрийг би гаргахын тулд мэдээж ойлгомжтой өөрөө ингэж юм заавалжгүй продакшнараа найз нөхдийнхээ одоо хүчинд гэдэг ч юм уу иймэрхүү зүйл бол байхгүй болохоор тий хүмүүс бас тэгэл янзаар л ойлгоод байгаа. Тэрэнд нь заавалжгүй хариу өгөөд аль байхгүй байхгүй тийм ээ.